Өнөөдөр хууль тогтоогчд маань хүний эрх гэж ярьж байна. Гэхдээ дандаа сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн эрх гэж яриад байгаа байхгүй юу? Өнөөдөр хохирогчийн эрх гэж юусэн ярихгүй байгаа сте. Өнөөдөр хохирогчийн эрх ашгийг хамгаалсан ямар их зүүн зохицуулт дооруулаад байгаа юм. Байхгүй л байгаа сте. Судалгаа хийгээд хавцлыг эргүүлээд за мэдээ үзэж байхад жишээ нь нэг нас 8 сартай хүүхдийг хүн хүчинж штэ. Энэ хүн мөн үү? Минийхээр бол энэ хүн биш. Энэ бол хүн араатан. Гэтэл ийм хүнд ер нь хүний эрх гэж ярих ямар ихтэй. Ер нь бол миний хувьд бага насны хүүхдийг хүчинтсэн энэ этгээдүүд оногдуулах ял шийтгэлийг бол өндөр байх ёстой гэж боддог. Цаашлах юм бол ер нь засаад тайган болгосон ч болж байгаа байхгүй юу? Олон улс оронд байж л шүү дээ. Манай хойд өршөжсөн ойрхон жишээ байж л шүү дээ. Тайган болгоцсон. Яагаад болдгүй? Энэ улсын хурлын гишүүд чинь нийгмийн харилцааг зохицуулна, хувь санаачлал гэж улсын хурлын гишүүн болсон биз дээ. Яагаад ийм жигшүүлтэй жишээ нь гэмтэг Монгол оронд хараад хад үүнийг тасан зогсоотой холбоотой нэг ч одоо улсын хурлын гишүүн ярихгүй байгаа, хэлэхгүй байгаа, ярихгүй байгаа. Үүнд би маш их гайхаад байгаа байхгүй юу?